Тэгээ миний нэр чинь бас их сонин штэ. Миний нэр чинь бас Баярмаа биш байхгүй юу? Оюун гэрэл гэж нэр өгсөн байгаа юм. Надад багд минь. Тэгээ яг тэр үе чинь ээж хоёр бодвол завгүй агаал. Тэгээд нөгөө манай өвөөг очиад бүртгүүлчих гэсэн юм байна л да. Тэгээ манай өвөө очиад бүртгүүлэхдээ нөгөө нэрийг мартцсан. Баярмаа гэдэг нэр биш ээ, оюун гэрэл гэдэг нэрийг мартцсан. Тэгээд за юу илээ гэж настай л хүн хөрхи бодлаад. Тэгээ нөгөө бүртгэгч нь бодвол яаруул шавдуулсан юм шиг. Тэр үед ямар гар утсан энэ гэж байх ба штэ. Тэгэл ерөөсөө бандсандаа за баяр гээд нэр өгчээгээд тий. Тэгээд би чинь нөгөө оюун гэрэл нэр нь бүр шал өөр болоод Баярмаа болоод ингээд явцсан штэ. Их сонин түүхтэй. Энэ цаг мөчийн дөрвөн үзэгчтэй Сүбэдэ цэгийн сайтаас үзэгч та бүхнийхээ шинэ жилийн баяр зориулан бэлтэж байгаа энэ жил баярын контент ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн маань зарчнаар Монгол Улсын их хурлын гишүүн Баярмаа гишүүн хүрэлцээрсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэнд хүргээд намайг бас урьж оролцуулж байгаад талархлаа илэрхийлье. Баярмаа гэж ер нь яг хин юм бэ? Аль нутгийн хэн гэдэг хүний одоо үр садвын бас өөргөө танилцуулаад үзэгчтэй эхлэе. Яриагаа. За тэгээ. Би болохоор Жудгийн Баярмаа гэд миний аавыг Жудаг гэдэг. Тэдний отгоо охин болж төрсөн. Дээрээ хоёр ахтай нэг эгчтэй. Тэгээ манай аав бол Увс аймгийн хүн. Миний хувьд бол өөрөө Улаанбаатар хотод төрж өссөн. Хоёрдугаар төрх гээд хотын төвд 40 мянгатад төрсөн. Тэгээ мөн одоо тухайн үеийн тэр 40 мянгатад хотын төвд байрладаг байсан. 23 дугаар сургуульд бас суралцж исэн. Тэгээд 9 дугаар ангиа төгсөөд манай аав бас нэг ажлын шугамар хөдөө явж таарад. Тэгээ яг 10 дугаар анги бол Сэлэнг аймгийн Ерөө суманд бас төгсөж исэн. Тийм миний хувьд бас тэр 10 дугаар анги хөдөө огт мэдхгүй тийм газар очиж бас ингэж төгсгөл их сонирн байсан. Би ч одоо хотод төрж өссөн таг унгоо хотын хүүхэд байсан чинь гинтхэн хөдөө бүр таг суманд очоод тэгээд яг намар нь очоод хавар нь сургуулаа төгсөж исэн 10 дугаар анги. Тэгээ тэр бол одоо миний хувьд бол бас их тийм одоо юу гэж хэлмээр хөдөө нутагтаа маш гүнгүнзгий танилцсан 10 жилийн хүүхэд гэхэд тэр амьдрал руу би бас аюу хурдан орж исэн. Тэгэл одоо эргээл санахад тэр чин намар нөгөө юуны ажил гээд намрын ажил гээд чуудатай төмс энэ төр үрэл тэгэл би чи нөгөө танихгүй хүүхдүүд дотор шахам орж гарч бас их нэрлэхүү өстэй ингээл за яста юугаа муугаа харуулахгүй шүү гэл нэг хүн шуудатай төмс ингээл амар гүрийгэл үүрэл ингээл явж ирснэ сандгийн. Тэгээ багш нар дараа нь хэлсэн бисэн энэ яста хотоос ирсэн таг хов хотын тийм хүүхэд хэд яста нэг хөөхөн ерөөсөө биднээс баг ялгагдахгүй ингээл гүргэр юм бэлээ гэж бас ярьж ирсэн. Тэр яриагийн дараа нь манай ээж хоёр надад хэлээл тэгжсэн. Тэгээ манай ээж хоёр бол хоёулаа багш байсан хүмүүс. Тэгээ ерөнхийдөө л ээж аавын хүмүүжил дээрэс нь мэдээж тухайн нийгмийн те бас нөлөө за тэгээд ээж аавын бас одоо үндсэн ген ингээл энэ цусан дотор явж байгаа. Тэгээ энэ бүгдээс л одоо миний бие бүрэлдэж өнөөдөр ингээд Баярмаа гэд явж байна да. Тэгэхээр яг орон нутагт 10 жилээ төгссөн гэж тий. Манай орон нутгийн ч юм бол одоо Улаанбаатар хотоос ирсэн хүүхдүүд бол илүү онц сурдаг гэж ярьдаг байлаа. Тэгэхээр бас 10 жилээр Баярмаа гişүү маань онцордог байсан нь ангийн дарга энэ төр байж үзв. Үгүй ангийн дарга энэ төр байж үзээгүй. За нэг салаан дарга, ариун цэврийн дарга энэ төр тиймэрхүү дарга бол хийж исэн. Тэгээд нэг жигтэйх онц сурахгүй. Тэгтээ нэг дунд сурахгүй ер нь тэгээд сайн онц тэгээд нэг ганц нэг дунд мунд аваад явдаг байсан. За тэгээд нөгөө орон нутагт гэдэг шиг ёстой сонин түүх гэх юм бол таг 10 дугаар ангидаа ингээд очиод танихгүй хүмүүсийн дунд орчлоо штэ. Тэгэнгүүт чи харин ёстой нөгөө хуучин 9 жил ингээд найрын дундаа гэдэг шигтэй ингээд нөгөө 10 жилийн хүмүүс чинь бас нэг хаяа гэрийн даалгавар малгаараа хийхгүй энэ төр үе вэ штэ. Ёстой тийм юм огт байхгүй болд юм бэлээ нөгөө танихгүй хүмүүсийн дунд ичээлтэй нэрээ бодоолстой ингээд бүх даалгавраа маш сайн хийгээл тэгэл тэр нөгөө одоо би бүр санд айлгүйр геометри гэл хичээлүүдий чинь өстө бүр өөрөө ирэхгүй тэр чинь асуух зөвлөгч хүн байхгүй дандаа танихгүй учраас өөрөө өстө тачигнтал нь бодоол тэгэл бүр хамгийн түрүүнд ингэж бодож гарч мардаг тийм категорид орцсон. А хуучин сургуультай бол би яг тэр категорийн хүүхд бол биш байхгүй юу.
Тэгсэн чинь тэгээд өөрөө ирэхгүй тийм болсон шүү дээ. Одоо хинт ч найд гарга байхгүй учраас тэг гингүүд чинь өөрөө ингээд юма хийхэр чи бүгдийг ингээд чадаад болоод байгаа байхгүй юу. Тэгээ хариуцлага маш өндөр тий, хариуцлага маш өндөр. Тэгэл боддtiin би тэндээсгүй ер нь хүнд бол тий нөгөө чадахгүй хүсэл байх юм бол тий бас бүхэл юмыг чадахын төлөө мэрийх юм бол болохгүй ч юм бас байдгүй мэн гэдэг бодол бол бас яг тэндээс надад бас төрж исэн. Тэгээд өстө тоондоо маш сайн охин байлээ гэдэг нэр зөөцсөн бүр гэтэл би яг нэг хуучин сургуультай нэг тийм тоондоо маш сайн гэдэг тийм нэргүй байсан байхгүй юу. Гэтэл чи өстө тоондоо гаргууд охин болж хуураад хамгийн түрүүнд бодож гардаг категори руу ороод бас их хөгжилтэй тийм түүх байдгийн. Ер нь яг одоо боловсролын тухайд хаана ямар сургууль яваад төгсөж ямар мэрэгжил төгссөн юм бэ баярмаа гэж хүн. 10 төгсөд тэр чи одоо 90-ад он гэхээр чинь тэгээ тухайн үед орос хэлний дээд гэж байсан сургууль нь өөрөө гадаад хэлний дээд сургууль болж өргөжөөд тэгээд зөвхөн орос хэл заадаг байсан бол одоо англи хэл, Франц, Япон, Герман гэдэг ингээд төлөөд орж ирсэн байна. Зөндөө олон хэлний төрлүүд анх удаага тэр Монголд тийм сургууль бий болж байгаа байхгүй юу. Тэгэл тэр үе чинь зөвөр бүгд шуурч байгаа юм л да. Тийш нэг гоё гадаад хэл сурах гал. Тэгэл яг олонний жишгээр тэгээд гадаад хэлний дээд сургуульд орж исэн. Тэгээд 4 жил англи хэлний орчуулагч багш мэргэжлэр суралцаа төгссөн. Тэгээд яг хуу дараа нь бас 2000-ад оны үед баха тухайн үеийн Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг бас эрх зүйчээр төгсөж исэн. Тэгээд тэр үедээ бас тэр шугамаараа ажиллана гэж бодвол нэг хуульчдын шалгалт гэл нэг сүртэй юм болоод л анхны хуульчдын шалгалтыг нь бас өгж исэн. Уг нь тэнцэж исэн. Тэгэхдээ хуульчаар бол ажиллаагүй. Тэгж явж байгаа. Тэгээ би ч яг юугаа их сургуулиуд төгсөөл одоогийн хүүхдийн төлөө үндэсний төв гээд одоо ч тэр нэрээрээ байгаа. Тэр байгууллагт бас орж исэн төгсөнгүүтэл ерөөсө 6 сард нь билүүдээ баг гадаад харилцааных нь хилтэст. Гадаад харилцааны ажилтан гэж орж исэн. Тийм хариуцаж. Тэгээд тэндээ нэг 2-3 жил ажиллаа. Дараа нь төсөл дээр Азийн хөгжлийн банкны нэг төсөл дээр ажиллаад тэгээд нөгөө одоогийнхор бол JCI гэдэг дээ шүү дээ. Тийм олон улсын тэр үед чинь залуу үе танхим гэдэг байсан. Тэрэнд бас идэвхтэй гишүүн байсан. Тийм идэвхтэй гишүүн байсан. Тэнд чинь бүр нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга энэ төргээд хийжсэн. За тэгээд би чинь Японд бас магистрийн зэрэг хамгаалсан. 3 жил суралцсан. Их сургуулийн оройгоор эдийн засгийн ангид орох гэсэн боловч яг тэр оройгоор бол эдийн засгийн анги байдгүй юм билээ. Тэг бизнес удирдлага гэдэг тэр сургуульд нь ороод одоо төгссөн. Тэгэхдээ одоо баг 100 шахам төгссөн. Ерөнхийдөө гадаад харилцааны чиглэлээр ажиллаж исэн туршлагатай. Хөөхд ахта шүлэг их бичдэг байсан. Би яагаад ингэж асууж байгаа гэхээр үг яриан дундаа та ерөнхийдөө жоохон холбох тохиолдол байдаг л та. Гэхдээ нэг шүлэг энэ төр бичихгүй. Гэхдээ тэр үед чинь бас их зохион бичлэг их хийлэгдэж байсан шүү дээ. Орос дээрч тэр, Монгол дээрч тэр, монгол хэл дээр. Тэгэхээр зохион бичлэгээ их сайн бичдэг байсан гэж би зүгээр одоо л бодох нэ. Одоо яг нөгөө шүлэглэн гэдэг шиг одоо би тэр үг санаанаас гардгүй. Охтын үерхэл орчлонгийн чимэг гэдэг ийм нэртэй зохион бичлэг бичээд толгой тийм нэг найз нөхөрлийн тухай зохион бичлэг бичихгүй юу? Монгол хэлний хичээл дээр. Тэнгүүт чил би чинь яг тэр үед нэг бүр 1-р ангиас найзлсан миний бас найзууд байна л да. Одоо хүртэл сайхан найзлдаг. Одоо баг 30-40 жил найзлж. Тэгээ тэд нартай зориулж зохион бичлэг бичиж байгаа. Тэгээ нэрээ бас их сүртэй өгж байгаа юм л да. Охтын үерхэл орчлонгийн чимэг. Тэгэл нэг сүрхий зохион бичлэг бичиж ижүүлээ. Нууц зөвшөөрөл нь хайрын захиа хамгийн анх литвэрэг давж ирсэн. Хайрын захиач одоо тэгээд 10 жилийн олон захиа авч яваа та. Нэг тийм олон захиа авч байгаагүй шүү. Тэгэхээр таны хобби юу юм бэ? Бичиг орчуулга хийдэг байсан. Тэгээ тэрэндээ би ягаад ч их дуртай. Ингээд нөгөө орчуулга хийхээр бүх ингээд бодол санаа төвлөрөөд ингээд суудаг, асаж идэг байх юм л та нөгөө. Тийм тэгээд дээрэс нэг жоохон тийм экстрим спортод бас их дуртай нэг тийм эрсдэлтэй юмд ч юм уу те. Тэг би чи нөгөө Японд оюутан байхдаа нөгөө дайвинг гэдэг, скуба дайвинг гэдэг нөгөө далайн гүн рүү ордог те. Тийм юмд бас их дурлсан. Орж үзчихсэн үү? Үзэхээр орох уу? Би чинь бүр юм юутай штэ.
Сертификаттай. Тий. Айдас Хамгийн сан гүн нь явж 40 метрт орж исэн. 40 метр гэдэг чинь бас нэлээд гүн шүү дээ. Тэгээ нэлээд гүн. Оюутан байхдаа бол өстой нэг стипендний хэдэн мөнгөний чинь өстой бишгүүл тэр юунд одоо үржилаа гэх юм уу. Тэр скуба дайвинг гээд Окинава гээд нөгөө урд те Японы урд хэсэгт бас очиж хийн. Эхлээд орж исэн. Анх эхлээд орж ирсэн чи бүр ингээд бид нар чи яг л үндэ анх л яг оюутан болж очсон жилээр орж байгаа юм л да. Бүх оюутнууд нөгөө Окинава явж таарад тэгээд ийм скуба дайвинг гэдэг далайн оролт гэл тэр Япон оюутнууд өөрснөө аягүй хийдэг. Тэнгүүд чинь бүр толгойд багтахгүй байлаа шүү дээ. Юу гэсэн далай дотор юу хийж яах гэж явдг юм бол гээл те. Нөгөө тэр ямар ч ойлголт байхгүй шүү дээ. Далай дотор олон цаг байдаг мэдэг гэхэрч бүр гайхаад идэв байсан байхгүй. Тэгсэн мөртлөө айгүйг сонирхол исэн юм л да би. Тэгээд яг нэг очсон жилдээ нэг тийм шанс гараад тэг хамгийн инээдтэй нөгөө ингээд офшор, оншор гэдэг ингээ хоёр төрөл байдаг байхгүй. Нэг нь болохоор бүр завтай явж байгаа далайн гүнээс ингээд одоо завнаасаа буугаад шууд сурах. Эсвэл далайн эргээс шууд ингээд доош эрэг дээрээс нь ингээд гүн доош орох. Тэгсэн чинь тэр бид нар ингээд нэг оюутнууд манай нэг оюутны найз Болив, Непал гэд нэлээ олон оюутнууд, Япон оюутнууд ингээд орох гоо тэр болохоор ингээд алхаад нэг урт нэг баг 50 м ингээд алхаж ингээд орж байгаа байхгүй юу. Тэгсэн чи замдаа нөгөө айгаад нөгөө зарим нь ингээд шууд 2 3 гадны оюутан бүр замаасаа буцаж исэн. Айгу инээдтэй ингээл яхад тэр чинь бас далаагаас хол улсууд байсан ч юм уу ягаад чи. Би тэгээ нэг их инээд хүржүүлээ ингээд бөө ажил болоос тэр чинь бас тэр чинь нөгөө хувцсын өмнөсөн тэгээ нэг хүнд ийм нөгөө агаар те ингээд үүрэн бөө ажил болоо тэгээ нэг юм урт ийм юу өмсдөг байхгүй одоо нөгөө сэлүүр гэх юм уу хөлөндөө тэгээ явхад айгүй хэцүү нэг юм урт юмтай тэгээд бөө юм болж унж тусаж тэр чинь тэр нэг 50 м-ийг барах гэж зүгээр илэг авч байгаа байхгүй юу тэгж яг юун дээр очоод яг ус руугаа орох болгоотаа айгаад нэг 2 оюутан буцаж исэн би бол яах вэ тэгэл нэг гүрийгэл тээ тэгээ бас тэр чинь нөгөө мөнгө төлж байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө баг мөнгө төлчих юм чи боцно гэж байхгүй гэдэг хайр санагдаад нөгөө Монгол хүний зан гэдэг шигтэй баг л өстө гүрийг л өстө тийм байхгүй баг л хайр мөнгө буцуул гэсэн шүү чи бас давхар бодсон байх уу тэр чи оюутан шээ. Тэгэл өстө гүрийсээр гол орж исэн. Тэгэл ороод өстө бүр ямар гоё юм бэ гэдэг бүр гайхамшигтай бүр дэлхийд л огт хараагүй киноноос ч хараагүй тийм өнгө байгаа байхгүй өнгөнүүд далайн одоо тэр гүнд бүр ямар цэнхэр гэхэд цэнхэр биш те одоо ягаан гэхэд ягаан биш бүр тийм хачин гоё тийм өнгө алгалсан тийм ертөнц байгамч. Тэр загас жарахаа те тэр одоо бүр юу тэр загасны өнгөнүүд ихт чинь саяны миний хэлдэг тэр дэлхийд хараагүй үзээгүй тийм өнгөтэй загсууд байдаг. Талаан тэр амьтад тэр бүр энэ юу юм бэ гэмээр тийм сонин амьтад загас байдаг. Орол таны айдас байхгүй болсон байна тий. Орол айдас байхгүй болсон. Орол тэр юм чи хараал бүр ингээл тий. Бүр ингээл улаараал ингээл хараал. Тэгээ яг хөө тэр чинь нөгөө юуж байгаа дасгал энтер хийгээд наан бас нэг юм жижигхэн зааварчилгаа өгсөн л дөө. Тэгээ яг хөө тэрийг аягүй сайн бас дагахгүй болвол тэр чинь аюултай шүү дээ тоглоом биш. Тэгээд тэр чинь нөгөө далайн гүнд орохоор чинь даралтны зөрүү гараал. Тэгээд тэр чинь амьсгалж чадахгүй бол яг тэр үед нөгөө зааварчлал гэж багш цуг явна. Тэгээд тэрнийхээ заасан зүйлийг маш сайн одоо мөрдөж явахгүй бол бас буруудаж тий амнаасаа одоо эрсдэл аюул бас байгаа шүү дээ. Бүх газар л аюул байгаа. Тэгж анх дорлж исэн. Тэр гэр бүлийнхэн тухай танилцуулж болох уу та? Гэр бүлэхээр манай хүн чинь болохоор Говьалтай аймгийн хүн. Манай нөхөр Ганс Сүх гэдэг хүн байдаг. 2 хүүхэдтэй. Засаг таны хөх харчуу тийм засаг таны хөх харчвал яг нэг тийм хөх хар хүн би. Таны хоолойн их садан штэ. Манай том ах диктор. Радиогийн диктор байсан. Тэгээд телевизэд бас нэг хэсэг хугацаанд диктор хийжээс. Одоо энэ нөгөө цоодол тий тэдний үе ахгүй юу. Манай эмээ бас урлын хүн байсан л да. Жүжигчин дуучин хүн байсан. Аав ээж тань ер нь амжилан одоо хүүхдүүдтэй юу билүү цагтаг байсан юм бэ? Ер нь манай хээж хоёр шудраг хоёлаа тийм бүр нэртэй алдартай л хүмүүс байсан л та. Тэгээд
айгүй тийм хөдөлмөрч, маш хөдөлмөрч. Тэгээд нэг тийм хүний төлөө нэг ийм хүн байсан. Тэгээд зүгээр нэг жишээ ярихад л одоо байрныхаа одоо тэр чин 40 мянгатын байрнуудыг тэр чин 4 орцтой ийм 4 давхар 4 айлтай гэл хэд чин бүгднгийнх нь эмч болчдөг. Уг нь багш байхгүй юу. Тэгэл 4-р орцны дулмаагийн хүүхэд өвдөжээ гэвэл тэнд л гүйж явдаг манай ээж. Шүн орой тариагийн тариал өглөө 10 тийм хүний төлөө шүн 12-д тариал өглөө 6-д тариагийн тариал нэг талаас эмч болчихж байгаа. Манай ээжийн хувьд. Нөгөө талаасаа бараг цагтаа дахиад байрныхаа бас яадгүй гэхээр манай нэг давхарт нэг залуу айл идэв байсан. Залуу айл учир ингээд муудалцсан. Айл муудалцаараа байнга ээжийг дуудана. Тэгээ нэг удаа нөгөө муудалцаад ихнэр нь нөхрлүүгээ яасан ч амир одоо ботход үнсний сав шидэж таарсан юм шүү. Тэгсэн чинь манай ээж нэг тийм хүн байсан байхгүй. Шууд дундуур нь ороод өөрийгөө. Тэгээс шууд нөгөө үнсний саваар ингэж амир цохиулаа тархиа хагалцсан амтг гүйж орж ирж байгаа юм чи. Ер нь нэг тийм нэг сонин бусдын төлөө үл тэгэл. Тийм бусдын төлөө ингээд тэр ерөөс нэг энэ юм намайг онох вэ гэж бодохгүй нөгөө хүн ингээд юм шитгэхээр шууд ингээд дундуур нь орох хэрэгтэй гэж боддог нэг тийм маягийн нэг тийм хүн байсыг сонин. Болвол яг уу өөрөө бол бас их хасар өөрийн гэсэн үзэл бодолтой бүр социализмын үеэс тэрслүүж удаг, шудрагж удаг, жирийн хүмүүсийн хувьд бол жудагтай жудаг гэлтэй шудрагж удаг. Яг биднийг бас их тийм шудраг байлгахыг зааж сургасан. Шудраг өөрийн гэсэн байр суурьтай, юмд тууштай байхыг л одоо бараг л багаас л байнга зааж сургасан да. Энэ жилийн үед л таны хувьд бас их онцгой садан жил ялла тий. Монгол улсын их хурлын гишүүн боллоо, төр төршилцэх эмэгтэй улс төрч боллоо. Магадгүй одоо тангараа өргөж явахдаа чи явын хан тухай их бодож байсан уу? Ямар үед ер нь аав ээжийг илүү их боддог вэ? Бодсон. Яг бодсон л доо. Ялангуяа аавыгаа. Яг тэгвэл манай аав чинь одоо намайг ийм төрийн хүн болгохыг их хүсдэг байсан. Төрд орж одоо өөрөө амжаагүй юм л да, өөрөө чадаагүй. Тэгээд нөгөө маш их зүйлийг өөрчлөхийг хүсдэг, засахыг хүсдэг ийм хүн байсан. Бараг одоо амьдралынхаа сүүлийн мөч хүртэл төрийн төлөө огтон боож хүн гэдэг шиг шахам ингэж санаад зовж ингэдэг хүн байсан байхгүй юу? Ялангуяа тэгээд зүгээр нэг юм хэлэхэд одоо хүнд өвчтэй байж байгаа л хамгийн сүүлийн за нэг 7-10-аас 10 хоногийн өмнө ингээд хүн чинь өөрийгөө мэдээд эхлэх үедээ л ерөнхийдөө нэг сүүлчийн захаасаа хэлэхдээ тэр хүүхэд минь ингээсээ энэ хүүхэд минь ингээсээ гэд асуудалгүй айл гэж юу бах вэ? Монголын нөхцөл бас хэлвэл хэлэхээр санаа зовхоор л тийм явдал ялангуяа тэр үед бол байсан л да манай гэр бүлийн тухайд бол гэтэл ерөөсөө тэрэнд санаа зовхгүй тэр юмыг ерөөсөө дуртахгүй эсрэгээрээ заавал одоо энэ нэг үндсэн хуулинд өөрчлөлт оруул тэрийг л хартсан бол одоо аавд нь хорогдох юм байхгүйсэн гэж хэлчихсэн шүү дээ. Их сонир би бүр тэрийг сонсоод бүр баг нэг бодлын гомдморч юм шигтэй нэг үр хүүхдтэй юм загтаг үсттэй. Тийм юм улс орныхоо төлөө тэгээ нөө өөрөө их юм бичдэг тийм хүн байсан. Тэгээд яг тэр үед нь 11 он хавцааныг үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсэг энэ төр байгуулагдал тэгж явах үед нь их баярлж исэн байхгүй заашгүй одоо энэ үндсэн хуулинд өөрчлөлт оруулж яг тэр энэ улс төрийн тогтолцоог буруу яваад байна гэдгийг мань хүн бол элтлэр үеэс мэддэг. Яаж зүг болох тухай маш олон ном бичсэн юм хүн байдаг байхгүй юу. Тэгээд тэр үед нөгөө өвчтөй байхдаа яг тэрийг мэдээд ашгүй гэдэг ингээ баярлаад идэг байсан чинь тэр нэг ингээ нэг юм идэвчлэн жоохон сулраад тэр үе таарсан чинь аминдаа бас нөгөө амьд байхдаа тэр үйл явц хурдтай өрнөөд үндсэн хуулинд өөрчлөлт орохыг харчвал ер нь баг одоо нөгөө сүнс нь хорогдно гэдэг шиг те хорогдох юмгүй байх байсан гэж хэлж загч ирсэн юм. Сүүлчийн үгэн гэж бараг хэлж болох байсан. Тэгээ би тэрний дараа нэг үндсэн хуулийн өөрчлөлт яригдаад нэг 17-8 оны үед би нэг ордонд ажиллаж байх үед яригдчих хаад би нэг пост биччихсэн л да. Яг энэтэй холбоотой миний аав тэгээ ашгүй одоо нэг үндсэн хуулийн өөрчлөлт. Тэгээ тэр үедээ ч бас хийгдэж чадаагүй л дээ. Яригдаад ингээд өөрчлөлт орох нэ. Миний аав бол яг те насан өвд болох үедээ энэ нь санаа зовж исэн хүн одоо ашгүй энэ бэлгэндээ гэд би нэг нөгөө үндсэн хуулийн иргэн ламжууга гэдэг чинь ламжуугаатай зураг авахулаад юун дээр фейс дээр нэг постлж исэн юм. Тэгэхээр бол яг тэр утгаараа бол ямар ч байсан миний энэ улс төрд орсон бас зорилготой ч гэсэн холбоотой
тэр миний аав бол баярлж байгаа байх л гэж би бол боддог. Тийм ч учраас аавынхаа тэг хүсэж мөрөдчихсэн тэр зөв шударга нийгмийг байгуулахын төлөө явна гэсэн ийм л зорилготой би орсон. Улс төрд. За хамгийн анхны ажил бол мэдээж төсөвтэй холбоотой асуудал байсан тий. За төсөв дээр бол таны хувьд нэлээ шүүмжлэлтэй хандаж за төсвийг бол 25 оны төсвийг алдагдaltaгүй батлуулахад бол маш том хувир нэмэр оруулсан гишүүдийн бол нэг. За үүнийгээ дагаад тань руу баггүй дайралтууд бол ирж харагдчихсан. Үүнийг хэрхэн яаж давж туулав? За магадгүй сошиал ертөнц гэдэг бол одоо бүх насныхан зочилдог үе тий. Ар гэрийнхэн хүүхдүүд маань одоо хэрхэн яаж хүлээж авчихсан. Нэг талаасаа та их хурлын гишүүн ч гэсэн нөгөө талаасаа та айл ихнэр хүүхдүүдийн ээж шүү дээ. Тэгсэн тэгээд яг зөв л хэллээ л дээ. Төсөвтөө нийлэн тулж ажилласан. Тэгээ яг нөгөө талаасаа бид нэр бас их азтай. Яг гэвэл нөгөө сонгуулийн жил байсан учраас нөгөө 23 оны төсвийн гүйцэтгэлийг хилцэж батлаагүй байсан. Тэгэл дөнгөж тэр чин гишүүн болол бараг 7-8 сараас л тэр гүйцэтгэлийг баталж эхлэхээс ахуулаад төсөвтөө танилцж уншиж судалж эхлэхээр ч айгүй их олон юм харагдаж байгаа юм л да. Тэгээд дараа нь төсвийн тодтол орж ирсэн. Тэгээд дахиад тэр тодтол дээр чинь сууж байгаа ингээд уншиж байгаа. Тэгээд тэр хоёр дээр ингээд нэлээд сайн суудсан учраас яг жинхэнэ 25 оны төсвийн төсөл орж ирэхэд жижигэн ч гэсэн туршлагатай болсон байгаа юм. Тэнгүү чи бүр их тэр юмнууд чи харагдаад алдаад дутагдлан ч юм уу те ингээд одоо илүү дутуу зардлууд нь маш тодорхой харагдаад тэгэл дуурч эхэлсэн. Тэгээ яг хуу дуурч эхэлсний үр дүнд бол бас тодорхой хэмжээний ач тус бол гарсан гэж бодож байгаа. Тийм ч учраас одоо Монголд бас анх удаа төсөв алдагдaltaгүй батлагдсан. Тодорхой хэмжээнд мэдээж 100% биш гэсэн тэр үр ашиггүй зардлуудыг бол таньж чадсан. За тэр хасагдсан байсан үр ашигтай буюу одоо тэр хавдрын имлэг байна тий. Тэ холбоотой одоо үнэхээр тэр багтаамж байхгүй учраас имлэг бэлэн байгаа имлэгийг аваад одоо өтөр түргэн ашиглаа. Тэр одоо ор олдохгүй хөвтөж чадахгүй байгаа хүмүүсээ бочуу түргэн оруулж имчлүүл гэдэг хамгийн том юм бас хийгдсэн шүү дээ. Энэ чинь цэвэр маш том давуу тал болж байгаа. За тэгээ мэдээж тэр хасагдсан байсан хүүхдээ хоолны мөнгө те. Тэгээ тэр 3 ээлжээр хичээлдэг байсан сургуулийн түрээс энэ төр гээд айгүй олон зүйл буцаж нэмэгдсэн гээд ингээд олон давуу тал үүссэн. За энэ бол хамгийн чухал зүйл. Энэ бол үр дүн. За яг хуу энэний одоо тэг зэрэгцээд юу ирж байгааг бол мэдээж хувь хүн дээр бол өөрөө чи яг асуусанчлан тодорхой хэмжээний тийм маш их дарамт шахалт бол ирдэм байлээ. Тэгээ гайхаад одоо яад гэдэм бол тэгэхээр мэдээж төсөв гэдэг чинь маш их олон хүний одоо эрх ашиг байд юм шиг байна. Мөнгө маш их хэмжээний мөнгө явж штэ Монгол улс чи элемент асар одоо их мөнгө эргэлддэг газар юм байна штэ 35 их 80 гэдэг чинь тий 35.8 их 80 байсан тий. Тэгэл ерөөсөө ингээл нүдэн аниал нэг 5-10 төгрөг ярьж байгаа мэтэл ингээл 50-ын 50-ын гэдэг байсан нь бол одоо ямар ч байсан болсон. Тэгээд тэр одоо маш их эрх ашиг л явдаг юм байна. Тийм ч учраас энэ дайралтууд бол маш их хүчтэй ирсэн, маш их гүтгүүлж байна. Тэгээд гисийгээ зогсох юм баг гэсэн чинь те төсөв уг нь батлагдаад дууссан шүү дээ. Дууссаар атал энэ нөхөр одоо ер нь эвгүй шүү гэж намайг бодд юм уу яадаг ингээд одоо хүртэл үргэлжлээд байгаа байхгүй юу? Янз бүрийн юм зохиогоол 3-4 үсэгтэй компани төлөөлөлийг би бүр гайхаад яг тэр нь ямар нэртэй компани бол 3 үсэгтэй компани ч Монголд бас баггүй байд юм бэ? Хэд байгаа? Хэд байдаг юм бэ? Эдний аль нь болоо гэсэн шүү юм бодогдоол. Ингээл байж гин. Тэг яг мэдээж хүүхэд бол бага те. Тэгтээ одоохондоо яг тэр сошиал ертөнцийн юм нэг анзаарахгүй л байна л да. Тэгээ энэний өмнө чинь намайг чинь нэг өвчтөй болгож нэг хэсэг гаргасан. Тэгээ яг нөгөө юмны чинь бас нэг тун хэмжээ хит их болохоор эргээд нөгөө тэр нь нөгөө хитрхи панаалтай гэдэг шигтэй хитрхи панаалтай гэдэг нь баг илэрхий байгаа учраас бас нэг олон нийт бас үнэмшдэггүй юм билээ. Ашгүй. Тэгээд би бол тэрэн дээр бол огт имзэглээгүй. За яг хоо юм олон хүний их ашиг хөндөгдсөн учир ингэж гин гэж ботсон чинь тэгээ одоо хүртэл бас үргэлжлээл ах юм билээ. Тэгээд би одоо бас гайхал яах ёстой чи. Одоо бүр сүүлдээ манай бүр өдөр тутмын сонин хүртэл миний эсрэг юмыг л байнга гаргадаг болсон билээ. Тэгээд одоо яг юу гэдэг байгаа юм гэхээр тэр нэг юм одоо нэг авчичлахгүй хайчичлахгүй гэдэг шиг нэг юм жунгаарлцсан юм аа л нэг тийм гүтгэх гээд байгаа юм уу яах гээд байгаа юм. Тийм л юм яваад идэм бэл. Ингээд яриатай бол тантай бас маш олон сэдвийн өрөөнд
ярилцаж болохоор байна. Гэвч харамсалтай нэг цаг маань өндөрлөөд найруулагч маань тохиодох шиг байна. Асуугаагүй гэвч таны хэлхийг хүсэж байгаа үг байх юм бол хамгийн сүүлчийн ормыг танд асуулгүйгээр үлдээ. За тэгээд бас шинэ жилийн баяр болж байна. Их дэлхийн эх орныхоо өнцөг булан бүрцугаа сайхан Монгол иргэдтэй бас мэдрэлээ төвчлөх байх тий. Ерөнхийдөө маш их олон сэдвийг бас хамарч ярьлаа. Би ч бас өөрөө их нээлттэй хүн. Тэгээ нэлийн нээлттэй ярьлаа. Тэгээд яг хуу улс төрд явж байгаа хүмүүст бол зориг их хэрэгтэй. Зоригтой байж ижил тэр болохгүй бүтэхгүй байгаа асуудлыг гаргаж ирнэ. Зориг байхгүй бол бусад бүх чанар ямар ч ач холбогдолгүй гэж бараг үздэг хэлсэн хүмүүсийн үг байдаг. Тэгэхээр нэгэн тал улс төр хийж байгаа бол хинээс ч юунаас битээ гэдэг нэг ийм үгийг би бол бас хэлэх дуртай. За тэгээд мэдээж шинэ он гарах гэж байгаа яг энэ шинэ жилийн босгон дээр бол мэдээж энэ манай Монгол иргэд сонгогчд зөвхөн Монгол улсад амьдардаг төдийгүй гадаад улсад те хэлийн чондод ажиллаж суралцдаг бүх иргэдтэй монголчуудаа шинэ оны мэд хүргээд ирэх энэ шинэ он нь сансан бүхэн нь сэтгэлчлэн бүтсэн хамгийн гол нь бүх хүн эрүүл сэтгэл амар ийм он байгаасай гэж одоо хүсэн өрөөё. За маш их баярлалаа. Сүбэдэ цэгийн сайтаас энэ жил гээд нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээд энэ хүн нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч студид маань хүрэлцэн ирж сэдвээ асууж байгаа асуултанд маань чөлөөтэй хариултыг өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд Сүбэдэ цэгийн сайтын хамт олноос энэ хүү цэцгийн баглааг танд бэлгэлье. Ямар ч дайралтууд таны урд өдөөс ирсэн үнэн уул мэт бат байж худал үйл мэт арилгах учраас юунд ч битгий шантраарай гэж бас Сүбэдэ цэгийн сайтын хамт олноос хүсэж байна. Тэгээд за маш баярлалаа. Миний бас дуртай өнгөө хүрэн ба ягаан. Харин тийм бэ. Аюул баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ Башим гэдэг баргшууны хамт олон хамтарч ажиллаж байгаа. Тэгээд энэ бүтээгдэхүүний дэжиг танд бэлгэлье. Дархлаагаа дэмжээрэй. За баярлалаа. Дархлаа унаад ашгүй шүү. Ханы төрөд энэ уунаа. Баярлалаа. Танаас хамт олонд ажлын амжилтыг хүсье. Тэгээд өвг нь үнэн, үзэг нь хурц байгаасаа гэж хүсье сэтгүүлч хүнд. За баярлалаа танд. Амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ Сүбэдэ цэгийн сайтаас үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэж байгаа энэ жил нэвтрүүлэг өнөөдрийн дугаараа энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарын зарчнаар Монгол Улсын их хурлын гишүүн Баярмаг шиг хүрэлцэн ирлээ. Тэгээд нэвтрүүлэгтээ хамтдаа байсан эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараараа эргүүлцлаа. Баяртай.